Суманд амьдрах сайхан. За таны алдар ингэдэг вэ? Намаа Эрдэнэ сайхан гэдэг. Эрдэнэ сайхан. За тэгээд байшингаа бариулаад. Тийм байшин. Хамт барилцаал. Байшингийн маань мод одоо энэ дорхын парк болохтой чинь одоо Баян уул гэдэг эндээс 200 гаруй км өдөр чинь 25 мянгаар. Дорн Баян уулаас 25 мянгаар авчих нэг ширхэг гин. Гурван цагаан сумын солийн төвийн эрхлэгч ах маань бас сайхан үг түгээс нь хуурцлахаа хэдэн оны хөшөө босгоо тийм ээ. Ер нь Манлайбаатар Дамжин маань өөрөө юу гэдэг 106 удаагийн том жижиг ийм олон тулгуурлалтыг хийсэн байдаг. Энэ сумын орон нутгийн судлаг кабинет маань дөрвөн үндсэн чиглэлээр өгдөж байгаа. Нэг нь бол энэ байгалийн үзэмжт газрууд ан амьтд дархан цаас газрууд энэ төргээд нөгөөх нь болонгууд Манлайбаатар Дамжин болон тэгээд бараг судлаад дуурж буй энэ эд үлгийн зүйлс бараг судлалын талаар нэг болон байж байгаа. Зүүн залынхын дөрөвдөх болон сум орнот төрсэн алдартнуудыг ингээд яаж байгаа. Гурван заглын тэр энэ үзэмжтэй газрууд өнгөт манай сумдар байгалийн одоо ашигт малтууд баялаг юмнууд байдаг л да. Тэгээд түүхийн дурсгал газрууд байж гин хөцөөгийн хүн чулуу байж гин цагаан чулууд хадны хоолой хэрэгсүүд байна. За манай сумдар цагаан чулуудаар гэхэд 70 орчим хүний эртний хүмүүсийн шарил байж гин хадны хоолойд мөн тооны шарил бол шаардлагадж байна. За эртний Буш хэрэгсээр одоо бунханаас гадна манай сумын нутгаар хоёр одоо сүм эртний сүмийн тойр одоо үлдсэн байдаг юм аа. За сум маань хоёр үндсэндээ тахлах даваатай баян иргэдийн дэлгэр мөнгө гэсэн одоо сумын ард иргэд бусад сумдынхаа ир тахдаг ийм хоёр тахлах даваатай. За манай сум бол тарав цагаан зээрийн бол орон тарваар баялаг байсан. Харамсалтай тарав маань одоо устж үгүй болсон. Манай сумд мөн цэн тогроо бас дайрын өнгөрч Монгол дааврын тархан цаазардах газарт ингэж байрладаг юм аа. Бидний баххор бас байна тийм. Шонхор байна. Шонхорыг бол одоо нөгөө араб нөхдүүд ирж барьж байсан. Нэг хэсэг барьдаг байсан. Одоо бол арабууд байхгүй. Шонхор ер нь бас сөөрсөн үү? Манай дээр нэг зөвхөн ажиллах түм мэддэг юм байхгүй. Тэгээ энэ Манлайбаатар Дамжин болон дээр энэ хамгийн чухал юм юу өнгөд энэ төрөө садны ховор зургуудыг үндэсний түүхийн архив бас бид нэр ингэж авч үлдээсэн байж байгаа. Энэ мундаг зургийг бол 11 онд болсон Баргажны наадмаар Хөх хотын зураац залуу биднэрт одоо бэлгэж гисэн. Энэ баг өөртөг нь 800 Монгол төгрөг бодох 800 мянган цаасан үнэтэй юм зураг. За энийг бол Амгаланбаатар хотын хацааны дээр Баясгалан гэдэг залуу өөрийн хөрөнгөөр ингэ зурж өгсөн. За энэ хөөмөл болонгот одоо манай гурван заалсан яг унгуу авангард тийм зураач Соосо гэж хүний уран бүтээл. Соосоо бол өөрөө хилэмгдэж одоо мундаг зураач. Хүнтэй Чехад боловсрол эзэмсэн юм. Энэ хүний хоёр юм зэгт намд хөнгөл байд юм аа. За Манлайбаатар Дамжин маань өөрөө нийслэл хүрээнд тэр цэргийн дэд сайд, цэргийн яамны дэд сайд хийгээд Манлайбаатар Дамжин маань Улаанбаатар хотод тэр нийслэл хүрээнд ажилд амжиж байхдаа бас өөрийн нутаг дэх бараг хатнаас гадна Монгол хатан Жамин мэдэг гэж нэг хатантай байсан юм билээ. Тэрний одоо охин Жамин мэдгийн тэр охин одоо Нацаг хамт гэж энэ охин одоо нэлээд сүд болтор амьдарч хагаад нийслэлийн нас урсаа. Манлайбаатар Дамжин маань өөрөө улс төрч судаа дипломат ч одоо бас их ардчсан тийм үзэлтэй хүн байсан. Түүнээс гадна аюу их соён бийг өрлөгч дуу дуулдаг. Тэгээ 100 уран бүтээл зохиодог байсан. Жишээлбэл одоо ховдыг чөлөөлөх барамчаа ингэж явахдаа тангаргийн дуу гэж энэ дуу дуулж исэн баг. Нэхий дээлдээ өмсөд анжаан ингээ мордлоо доо энэ бүтэд татандаа зурвас. За иймэрхүү юм байж энэ да Манлайбаатар Дамжинтай холбогдуулж гарсан одоо ном уран бүтээлүүд гэл ингээд байж. За энэ бараг судлаа цоод урж байгаа гэж энэ одоо хайларт байж байгаа да Монгол баргын судлаар том хүнтэй энэ хушуун дарга байсан. За тэрний өөрийн одоо баргын эд үлгийн зүйлтэй холбоотой бүтээлээ биднэрт биетээр болоод энэ зурган байдлаар ирүүлсэн. Тэрийг бид нэр ингээд хатгалж байгаа.
Мандаабаатар Дамжин сүрэнгийн талаар хамгийн сүүлд 11 онд 12 онд цэргийн түүхийн хүрээлэнгийн судлаач эрдэмтэн доктор Мягмар Самбуу гэж юм. Тэр Мягмар Самбуу болон болохоор Мандаабаатар Дамжин сүрэнгийн Монгол цэргийн жанж гэдэг цуврал номын 4 дахь ботыг гаргаж яг Мандаабаатар Дамжин сүрэнгээр ийм бүтээл гаргасан. Манай соёлын төвийн эрхлэгч ах маань сайхан энэ орон нутгийн судал музейхээ талаар бас сайхан танилцууллаа. Тэгээ энэ утгаар одоо манай Монголын аялаар явж байгаа залуучууд маань энэ музейгээр ороод харахад бас их хэрэгтэй юм байна. Үнэхээр гайхалтай энэ одоо бараг хүмүүсийн одоо энэ эд хэрэглэл хувц сунаар за ингээд бас түүхэн одоо агуу хүн болоход Манлав Дамжин сүрэнгийн тухай за ингээд цаашлах юм бол бусад ийм сайхан зүйлстэй дэлгэнгүй танилцах боломжтой юм байна. За ахтай баярлалаа. За баярлалаа. Сэтгэлтэй билээ танилцсан. Зочингийн чиндээ илгэмсээ таны үнэ газар сайгүй түүхэн дэлгэрхэд таван хошоо мала сүргэн налайда бидний Монгол. За үзэгчдээ Монгол бадарчин нэвтрүүлэг маань сумандаа сайхан амьдрын уриатаагаар Дорнот аймгийн 3 загас сум дээр хүрэлцэн ирсэн байгаа. За өнөөдөр бол 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгаа. За ингээд 3 загас сумаас зүүн урагшаага 12 км газар одоо гайхалтай нэгэн сайхан тогтоц газар байдгийн байна. Энэ маань юу гэхээр цагаан чулууд гэдэг нэртэй газар. За тэгээд эргэн тойрон бас их дээр үеийн одоо хуучны буш хэрэгсүүрүүд бол энэ цагаан чулуудыг тойроод л одоо ингээл зөндөө байна ингээл. Одоо тэгээ бас манай эрдэмтэн судлаачид маань бас энэ газар ирж маш их судалгаа энэ төр одоо хийж хэлж байгаа гэсэн. Одоо ингээл тэр цаагаар ихэд бас зөндөө олон хэрэгсүүрүүд байсан. За тэгээ энэ хад бол өөрөө их гоё ийм хавтгай чулуунууд ингээ хооронд ингээ давхарлаад өрөө тавьчихсан юм шиг. За тэгэл янз бүрийн хэлбэр төрстэй ийм хаднууд байна л та. За тэгээд орлогч дарга маань одоо ийшээгээ Дорнот аймгийн Чойблсон сум руу одоо манай зураглаач битэрийг одоо хөргөж өгөхөөр явж байгаа. Тэгээд орлогч дарга маань одоо бас энэ газрын тухай үг түүх за энэ эргэн тойрон байгаа энэ эртний буш хэрэгсүүрийн тухай бас өөрийнхөө мэдээлэлээс хуваалцах тийм ээ. За тий. За энэ одоо сумын төвс мөн баруун урагш 12 км байдаг. Цагаан чулуут гэж одоо энэ сонин хад тогтцтой юм байгалийн үзэсгэлэнт газар байгаа юм. За нэг талаараа бол мөн байгалийн үзэсгэлэнт газар, нөгөө талаараа бол бас энэ одоо түүхийн буурал түүхийн бас гэрч болсон энэ бас одоо монголчуудын соёл ёс заншилтай холбоотой энэ дөрвөлжин буш хэрэгсүүрүүд бас маш их байдаг энд. Тэгээ одоо энэ бол одоо иймэрхүү газар байгаа. Ингээд одоо өрөө тавьсан тоосгорох уу өндөр хаттай мөн сэнжтэй хатан дотор иймэрхүү одоо энэ бас л мөн хэрэгсрүүд бас нэлээд эртнээс хамаардаг. Тэгээ уртлаараа бол хэрмэн зам маань явж идэг ийм газар байна. Тэр нэг 10 хэдтэй нэг охины бас нэг зүйлс эндээс нэг хүмүүс эрдэмтэд маань бас аваад одоо аль музейд байлгаж байгаа гэлээ. Тийм Монголын одоо түүхийн музейд байгаа. Дорнот аймгийн 3 загас сумын цагаан чулуу тэмээх газраас олдсон 16 настай одоо Баян айлын охины эдэлж хэрэглэж байсан зүйлсэж дан гуйл зэсэн хэрэгэлтэй тийм одоо улсын түүхийн музейд хадгалагдаад өнөөдөр хүртэл байж байгаа. Тэр одоо юу олцсон газар маань эндээ. Тэгээ энэ яг энэ дээрс цагаан чулуутаас эргэн тойр ингээ харахад бол ёо цэлийсэн одоо ингээ уудан тал. Эргэн тойрон одоо хаашаашгаа маш олон 10 км ингээ ааслагдсан тий. Эргэн тойрон бол ер нь хаашаашаа нэг 100 км-ийн бараа бол эндээс харагдана. Тий зүү. Тийшээ одоо яг зүүн тийшээ ингээ яхаар цааш одоо манай Монгол улсын хил ингээ одоо сэргэлэн хараат гэж одоо тэр хилийн харуул гэж байхаас эхэлсэн одоо тэр үеийн сэргэлэн хараат уулын орой эндээс харагдаж идэг. Монгол улсын хилийн одоо торгон зурвч тий. Тий. Зөв. За тэгээд үнэхээр бас байгаль ихтэлхий бол бас тэр гайхалтай юм аа. Тэгээд яг одоо манай нэвтрүүлгийн хамт олон яг энэхүү сайхан газар ирсэн шиг манай дотоодын одоо аялал
аялагч нар маань энэхүү газар ирээд бас өөрснөө ингээд биеэрээ мэдрээд энэхүү хаттай бас нэг гараа хүргэж үзээд бас нэг тодорхой хэмжээний сайхан энэ байгалийн мэдрэмжийг авах юм бол үнэхээр гайхалтай сайхан байна. Эргэн тойрон бол ингээд цэлийсэн сайхан одоо тал нутаг. Ингээд чулуугаар сайхан дөрвүүлжлээд ингээд хашаад өгчихсөн юм их л дээр үе юм бууш хэрэгсүүрүүд байх юм байна. Яг энэ цагаан чулууд гэдэг газрын яг эргэн тойронд бол одоо яг ийм хэрэгсүүрүүд одоо хэдэн арваар одоо баг тоолох юм бол тоон баг хичнээн ч одоо их байгаа юм билэ. Бөөмөд. Одоо яг энэ одоо буушин доор одоо ямар хүн мөнхөд нойрч байгаа юм бол одоо бас их сонин сэтгэл төрөх юм. За ингээл та хүн харж байгаа тэнд байна ингээд хараад байвал ингээл зөндөө байна. За бүгдээрээ бас жоохон ийшгээ явъя. За энэ урагшаага явангуутл энэ үнэхээр бас энэ хадны бол энэ одоо тогтцол үнэхээр гайхалтай юм. Яг одоо энэ бол ерөөсө чокопой шиг л юм одоо бөөрхий те ийм бялуу шиг ингээд давхарлаа тавьчихсан дээрээсээ яхаараа чи юм сайхан одоо тогтдгийг. За тэгэл энэ аваарц одоо хэрэгсрүүд их байна л та. Энд байна. Бас миний энэ явж байгаа газар байна. За энд бас хоёр талаараа ингээд хасчихсан. Энд бас байна. Тэгээ эртний одоо нүүдэлчд маань одоо монголчууд маань бас ийм өндөрлөг ийм уул хаттай газар бас одоо хүмүүсийг нутглуулдаг байсан нь бас их сони юм а тий бас ямар учир холбогдолтой байдгийг. За тэгэл одоо энэ хадны тогтцыг хараарай. Ерөөсө байглаасаа л ийм одоо гайхалтай сонин тий ингээл ерөөсө энэ өнгө мөнгө бол ерөөсө их гайхалтай ингээл янз бүрийн гоё өнгөтэй ингээл гайхалтай байх юм да. За сайн уу энд байна гэд. За яг энэ цагаан чулууд гэдэг энэ газар бол яг ийм одоо синжтэй дундуур нь орж гардаг ийм одоо зайтай хатнууд бол маш их байдаг юм байна. За ийм гоё хаттай газар байд юм байна. Манай тэгэл дотоодын аялал жуулчлал болон гадны бас одоо энэ аялагч нар маань олон орны хүмүүс бас энэ газар ирж сонирх юм бол бас үзэх харах юм үнэхээр ихтэй юм байна. Тэгээд энэ газрыг өшөө сайхан тэмдэглэжүүлээд ийшээ зам харгуу олон одоо гадны хүмүүсийг хүлээж авах одоо жуучны бааз энэ төр ингээ байгуулагдах юм бол бас энэ бол бас аялал жуулчлалын бас нэгэн сайхан ийм газар болох нэ. Сумдаа амьдрах сайхан. Осын цанаас алтан наран урган мантха усны шовот нуран зориод ирдээ уртын дооны уянгалаг халай цорайтха ухаант үгдимэ сургаалт үгсэн сонсогддоо бидний Монгол миний Монгол. За үзэгчдээ Монгол Бадарчин нэвтрүүлэг сумдаа сайхан амьдрын уриатаагаар Дорнод аймгийн одоо 14 сумаар ингээд суурлаар очиж бас нэвтрүүлэг бэлтгэж байна. За ингээд бид бүхэн бас дөнгөж саяхан өнөөдөр бол 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгаа. За тэгээд бид бүхэн сая 3 загал сумаас бас наашаага явсаар байгаад ингээ оройхондоо Дорнод аймгийн Чойбилсэн суманд бас хүрэлцэн ирлээ. За тэгээд бас Чойбилсэн суманд анх удаа ирлээ. Манай маршал одоо Чойбилсэн гуайн одоо Гүлгийн нутгийг төрлөх одоо сум гэдгийг гэж би одоо сонссон.
Ингээд бас яг энэ Чойвлсан гуайн одоо хөшөөн өмнө талбай дээр зогсож байна. За тэгээд манай нэвтрүүлгийн хамт олныг манай Чойвлсан сумын засаг даргын орлогч инх бол дарга маань бас одоо сайхан хүлээж авлаа. Ингээд та бас те энэ хавийн ойр орчин за ер нь бас энэ сумынхаа талаар жоохон давч танилцуулж өгөөч тийм ээ. За та нөхдүүдгээ хэлсэн чинь би бас баяртай байна. За өнөөдөр манай бас нэг онцлог байна. Юу хамт олон манай Улаанбаатар хотод сургалтанд суухаар явчихсан. Би одоо сумыг төдөлөд ганцаараа хийж байна. За тэгээд сумаа танилцуулаад та нөхдөд. За юуны өмнө бол манай Чойвлсан сум бол одоо Маршал Чойвлсан гэдгээс уугуул нутаг одоо энэ жил одоо бид одоо Чойвлсангийнхаа 120 жилийн ойг тэмдэглэх ажлын эхлэл маань одоо эхэлж байгаа. Хойдон 15 онд Чойвлсангийн төсний 120 жилийн ой болох юм ба. Тэгээд одоо октябр бол одоо энэ жилээс одоо хөшөө дурсгалын одоо салын хүндэтгэлийн байдалтай засыг гэдэг нэг 70 гаруй сая төгрөгийн төсөв тавьчаад одоо тендерийн ажил нь эхлэх гэдэг ингээд бид бэлтгэл октябр ажлаа бацаагаад байж байгаа юм. За сум маань нийтдээ бол нэг 2680-аад хүн амтай, 813 өргөтэй, 74,000 толгой малтай. За ер нь бол одоо төвийн эрчим хүчинд холбогдсон. За 3,000 одоо хүн амтай сумд байдаг л одоо бүхий л одоо жишг одоо байгууллагууд бүгд одоо зогцож бий болсон. 430 хүүхэдтэй ерөнхий боловсролын сургуультай, 100 хүүхдийн дотор байртай, 150 хүүхдийн одоо цэцэрлэгийн байртай өнгөрсөн жил 65 сая төгрөгөөр цагдаагийн шинэ кобон баригдлаа. За өнгөрсөн жил мөн одоо 250 сая төгрөгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бүтээн босголтын ажлууд хийгдлээ. За энэ хэмжээд одоо орон нутгийн одоо аядах иргэдийн маань амьдрах нөхцөл боломж эрс сайжирсан. Мөн энэ жил одоо 340 сая төгрөгийн орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлууд эхлээд явж байна. Сумдаа сайхан амьдрах, иргэдээ сайхан амьдрах нөхцөл болцоогоор хангахын тулд одоо тэр Сүхбаатар аймагт одоо жишг болж өгч байгаа тийм тэр л одоо төвшөнд одоо бид ажиллаа төлөвлөж эхэлж байна. Манай сум ч одоо 59 оны анхны 4 сангийн аж ахуй нэг хэрлэнгийн сангийн аж ахуй гэж байгуулагдаж байсан түүхтэй одоо бас 55 жилийн өмнө энэ хүрээнд одоо 10 гаруй мянга тариалангийн талбай одоо 17-8 жил хаягдж байсан. Энэ жил одоо 100% одоо эргэлтэнд орохоор аж ахуй нэгж хүмүүс иргэдүүд одоо ингээд газар өмчлөл, газар ашиглах тухай хуулийн хүрээнд ашиглаад эхэлчихлээ. За мөн одоо 500 га талбайд цагаан будаа тавина гэдэг дорны алтан тус гэдэг компани аваад энэ жилээс одоо үйл ажиллагаагаа эхэлж байна. Өнгөрсөн жил одоо дорсолтын журмаар олон таримл сортуудыг доршиж үзээд за мөн мянганы замын одоо босоо тэмдэглэл төр Оросоос орж ирэх Чойвлсан хот руу дамжин өнгөрөх хурдны зам. За мөн одоо Хавиргын бомтоос орж ирэх Хятадаас орж ирэх хурдны зам, засвал замууд бүгд одоо манай сумаар ингээд дамжин өнгөрөх. Учираас одоо Доронтой аймгийн одоо хөгжлийн нэг одоо бодлого Чойвлсан сумтай салшгүй холбогдож явдаг. Тийм учраас бид бас өмнөний төрөн хөдөлж сум орон нутгаа бас нэг хэтийн хөгжлийн төлөвлөлтийг одоо хийж их давын өмнө хийж өгөх нь одоо чухал юм аа гэж одоо энэ ажлуудаа эхлээд явж байна. За ингээд миний өгөх мэдээлүүд юм байна. Тэгээд та нөхдөдтэй бас бичлэн явж одоо сум орон нутгийнхаа чухал объектуудыг одоо үзүүлэх болно. Бид хайртай бидний Монгол миний Монгол жаргалтай их орондоо бид хайртай Оромын юусэн эрднэр баялаг билээ сүм юрэлтэй хүн ардан жаргалтай сайлчин эжимэ сэтгэл шингэсэн сүм цацал
сүрлэг орны мэн сүлт хямрыг бадраадаг бидний Монгол миний Монгол жаргалтай их орондоо бид хайртай. Суманда сайхан амьдрын урайтай Монгол бадарч нэвтрүүлэг маань Дорнот аймгийн Чойбилсэн суманд одоо хүрэлцэн ирсэн байгаа. За сайн байна уу хаа? Сайн байна. За ингээд намайг баясгалан гэдэг юм аа. Одоо сони юм аа. Наа чи баг одоо гарлаа штэ. Одоо ингэ гарлаа ш. Яа тааралтай. Би ингээ гаргач болж юм уу? Наа. Өөх ийм эт юм уу? Үүнийг гараад идэв ш. Эрүүл мэндийн төв дээр бас хүрэлцэн ирж чинь тэгээд орж одоо уулзаж бас ямархуу үйл ажиллагаатай ажилтдаг талаар хамтдаа сонирх ёо. Суманда амьдрах сайхан.